эцэг их болох олон арга зам байдгаас орхигдож хаягдсан хүүхдийг олж өсгөх шиг өвөрмөц тохиолдол олон биш бизээ. Харин Питер, Даны хоёрт энэхүү үйл явдал Нью-Йорк хотын метроны буудалд тохиолджээ. Нью-Йорк хотын метроны буудал тэдний амьдралыг үрд өөрчилсөн юм. 2000 оны 8 дугаар сарын 28-ны шөнийн 22 цагийн орчимд Дани Стюарт Нью-Йорк хотын 8 дугаар өргөн чөлөөний 14 дахь гудамжинд метро хүлээж байжээ. Тэрээр Питер Меркуритай оройн хоол идэхээр болцохоор болсон боловч хоцорч явж байгаа нь юм. Питерийг залгах үед хүүхэд олж авч чинээ саналгүй. Баг зэрэг хоцорч очих болсноо хэлж байсан гэдэг. Дэвид бяцхан хүүг хамны өрөөлд орхисон байсныг олж хараад яагаад хүүхэд энд хэвтэж байдаг билээ гэж хэсэг эргэлзжээ. Ийхүү хаягдсан хүүхэд гэдгийг ухаарсан тэрээр цагдаа дуудаж хүүхэд олсон тухай мэдэгджээ. Түүнчлэн тэрээр Питер руу залгаад хүүхэд олоод цагдаа дуудсан тухайгаа хэлсэн аж. Ийхүү түүний амьдрал үрд өөрчилсөн юм. Хүүхэд эсэм энд байсан бөгөөд асрамжийн газарт хүрэгдсэн юм. Цагдаа ирмэгцээ хүүхдийг эмнэлэгт хүргэж үзлэг хийсний дараагаар асрамжийн газарт хүргэжээ. Ингээд энэ бүхэн дууссан уу гэж байтал. 6-7 хоногийн дараа хүүхэд үйлчлэгээний төвөөс холбогдож хүүг хэрхэн олсон тухай гэр бүлийн шүүхэд мэдүүлэг өгөхийг хүсжээ. Ийхүү тэрээр шүүхэд мэдүүлэг өгсөний дараа шүүгч түүнийг шүүх хурал дуустал сууж болно хэмээн зөвшөөрөл өгсөн аж. Улмаар шүүгч ижил хүйстэн ирчүүдэд хандаж энэ хүүг үрчилж авахыг хүсэж байна уу хэмээн асуусан гэдэг. Тэр хүүг үрчилж авахд итгэлгүй байв. Хэдийгээр дийний шүүгчид тийм гэж хариулсан ч гэсэн тэдэнд хүүг өсгөх хангалттай хэмжээний мөнгө байгаагүй. Мөн хажуу өрөө хөсөлж амьдардаг байсан тул маш их эргэлзэж байсан гэдэг. Тэдний хин хинэн хүүтэй болоход бэлэн биш байсан ч хүүгийн байгаа асрамжийн газраар очсон цагаас хойш тэд хүүг үрчилж авах хэрэгтэй юм байна гэж эрс шийджээ. Ийхүү хүүг үрчилж авах үйл ажиллагаа эхэлж шүүхээс зөвшөөрөл авч чадсан юм. Тэд ийхүү амьдралаа горонгоор өөрчлөх шийдвэр гаргаж чадсан юм. Тэд хүүг үрчилж авах урт бөгөөд хүндхэн үйл явцын дунд айж эргэлзэх явдалтай ихээр тулгарч байсан ч шүүх тэднийг хүүг өсгөж чадна гэж үзсэн юм. Ийхүү тус оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс тэднийг хүүг 100 сарын баярын өдрүүдэд гэртээ урахыг хүсжээ. Залуус ч ёсоор болгож 12 дугаар сарын 22-ны өдөр хүүг асрамжийн газраас очиж авсан байна. Тэд Our Sawi Baby буюу бидний метроны хүү гэсэн нэртэй өөрсдөө тохиолдсон гайхалтай түүхээс сэтгэлэн бүтээсэн номоо бичсэн байдаг. Хүү Кевиний тухайд өсөж том болох хүртлээр өөрийнхөө тухай түүхийг мэдээгүй байсан бөгөөд мэдсэн хойно өөрийнхөө түүхээр аваараа бахархаж өөрийнхөө түүхээс сэтгэлэн бүтсэн номыг сургууль руугаа авч явж ангийнхандаа сонирхуулж байжээ. Өдгөө Кевин 20 настай коллежийн оюутан байна. Өдгөө тэрээр 180 см өндөртэй. Хоёр аваасаа ч том ир болсон бөгөөд коллежид компьютерийн шинжлэх ухаан, математикийн шинжлэх ухааны чиглэлээр суралцж байгаа ажээ. Кевин чөлөө цагаараа марафон гүйж, фрисби тоглох, гитар төгөлдөр хуул тоглох тун дуртай гин. Мөн тэд гэр бүлээрээ байгальд цагийг өнгөрүүлэх, цэцэрлэгт хүрээлэнгээр орох зэргээр цагийг өнгөрүүлдэг аж.